Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тодруулга ярилцлагаар үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид бидний урилгаар Сайхан Монгол ээж өргөмжлөлт Монгол улсын Даян авраг Жамины охин, Монгол улсын Далаа даян Дархан авраг Өсхөөөрийн ээж насан тогтохгүй ирээд байгаамаа. За танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье. Баярлалаа. За тэгэхээр дөнгөж өчигдөрхөн та Сайхан Монгол ээж өргөмжлөх хүртлээ. За энэ тухайгаа бас хоёлаа яриа. Хэдэн хүүхэдтэй лээ? За юуны өмнө Монголынхаа бүх эмэгтэйчүүд эхчүүдэд олон улсын Мартин авины баярын мэнд хүргье. Тэгээ ерөөсөө энэ Сайхан Монгол эмэгтэйчүүдийн юунд ороод их сайхан байна. Ийм сайхан ажил зохиож байгаа одоо их хурлын эмэгтэйчүүд бол нам засгийнхаа өдөрт баярлж байна. Ер нь өндөр настай хүмүүс эмэгтэйчүүдийн талаар нам засгаас их сайхан арга хэмжээнүүд их авч явагддаг болжээ. Энэ гөгшүүл бид нар одоо биений хувьд их баяртай байдаг. Эмэгтэйчүүд ээжүүдийн хувьд бахархаж явдаг хамгийн сайхан зүйл гэвэл үр хүүхдүүдээрээ л бид нар бахархдаг штэ тийм ээ. Тэгэхээр би сая үзэгчтэй танилцуулахдаа таныг Монгол улсын Далаа даян Дархан авраг Өсхөөөрийн ээж гэж онцолж танилцууллаа л да. Тэгэхээр аврагын тухайд одоо танаа хэд хүүхэд вэ? Нийтдээ та ер нь хичнээн хүүхэд өсгөж хүмүүжүүлв? За манайх 6 хүүхэдтэй. 4 охинтой, 2 вандтай. Тэг. Ингээд 4 охин маань одоо дөрүүлээ дээд сургуульд гисэн дээд боловсралтай. 2 хүү маань ч гэсэн дээд сургуульд гисэн хоёулаа бас боловсралтай. Тэг цөмөр одоо дордор эзэмсэн боловсралаараа өөрсдийнхээ ажил төрлөг хийгээд улс төрдөө үнэлэгдээд ингээд нэртэй хүнтэй явцгааж байна. Энэ үл нь одоо ээж нэх баяртай байдгийг. Тэгээ дээрээ олон ихчтэй уучраас тэгдэг юм уу? Манай хоёр анч ч гэсэн одоо их зөөлөн тийм намуухан тийм хөвгтүүд шүү дээ. Тийм. Ер нь таны хувьд бас их олон жил насаараа гэж хэлж болно доо. Номын самчаар ажилласан хүн байна. Тэгэхээр хүүхдүүдээ бас яг энэ чиглэлд ер нь яаж сургаж хүмүүжүүлсэн байдгийн бол ном уншина гэдэг бол одоо тэр их эрдэм мэдлэгийн их ундрах шүү дээ. Тий. Одоо ер нь бол манай хүүхдүүдийн одоо гол хийж адил ном унших ажил байлаа да. Тий. Би өөрөө номын санч учраас хичээлийн тараал хүрээд ирээ тэдэн цагт ундаа очиод ирээ гэл тэгэл надаар ирээл хичээлийн даалгаврыг хийлгээл хичээл номыг уншуулаад тэгэл ер нь тэгжил номтой л нэлийн нөхөрлж өссөн дөө. Тэгээ би октоудаа тэгдэг нэг хичээл ингээд хуваар гаргацсан дэвтрийн хуваар. Өнөөдөр одоо хамгийн томоос эхлэл наран туяа одоо тийм ажил хийгээд ингээд орой ээжийг хэрхэд тэгцэн байх шүү гэд яг л хийцэн байна заа. Тэгээд дуртай хагас ингээ хийсэн байвал за чи өнөөдөр миний тэрийг хийсэн бай ингээд маргааш улирчээ шүү гэл ингээд тэгээ улирахгүй тул төвхт чи яг чармаагаал бас тэг хүүхд чи хөдөлмөрөөр бас хүмүүждэг нь бас чухал юм уу да гэж би боддог юм да. Хөдөлмөрт сургана гэдэг бол их нарийн арга ухаан л да. Тийм нарийн арга ухаан. Тэг хүүхдийг одоо хамгийн наадлал ингээл одоо юм их эмхтэй зэгцтэй байлгах сурхаас өсөөлөл хүүхдийн хүмүүжил юм л да. Ер нь бол цагаан өмсөө цэвэр цэмцгэр өмсөх. Одоо манай 4 охин дөрүүлээ юм сайхан ойно. Зөв. Тий, одоо манай та заад сургасан. Тий, би өөрөө бас үйл мүүлэнд гайгүй лсэн. Манай ээж үйлэнд их уран хүн байсан. Тэгээ ээжигээ дагаал би бас юм сайн хийдэг. Уран гэжээлээ манай ээж чинь. Тэгээ манай тэгдэг байсан надаар ингээл дээлмэл хийлгээл яхаар чиний дээлийг 2 хоног хийвэ гэж хүн асуухгүй ч үгүй хэн ойсон гэж асуусан. Наатга хаансал дахиж хийгээл намайг дахин юм аюулаад. Тэгжээсэй. Тэгээ бас энэ хүүхдүүдэд би бас тэр маягаараа басгүй ядахтаа уранхаа зураг хатгад сур та нар гэл тэгэл цөмөрөл бас дордроо юм хийнэ. Өөрснийхээ юмыг л хийчин. Манай 2 дахь охин бол Өсхөөөрийн дээлмэл хантаац хийн сайхан гадган дайлан хөрөг оймсных нь харааг одоо болтол авраг хийгээл яваад байгаа. Зөв. Айлын хүүхдүүдийг эрдэмтэй номтой болгохын төлөө нэг ажиллана. Гэртээ ирээд үр хүүхдүүдээ нэг номтой болгохын төлөө хөдөлмөрч ажилтай болгохын төлөө нэг хичээнэ гэл эмэгтэй хүний айл гэрийн эзэгтэй хүний үүрэгч бас өндөр юм да. Өндөр л дөө. За сум аймгийн төвийн номын санд байхдаа би хүүхдийн номын засагт ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө 10 жилүүдийн сурагч нар чинь ингээд хуваартай. Өнөөдөр тэд дугаар сургуулийн тэр ангийн хүүхдүүд ингээд хичээл тэдний цагаас уншлага хийн гэдэг багш дагуулж ирээл ингээд багангийн хүүхдүүд л үлгэр ойсгон ингээд жижиг юмнууд явуулна. Том ангийнх нь хүүхдүүд бол одоо өөрсдийнх нь нэрийг сонирхож байгаа номын удаа авч өгч уншуулна.
Ер нь тэгээд одоо энэ орчин үеийн хүүхд залуучуудыг өсгөж хүмүүжүүлэх тал дээр голчлон юун дээр анхаарах хэрэгтэй юм бол миний тэр үе өнөөдрийн цаг үе хоёр ер нь их өөр болчлоо л доо. Одоо орчин үеийн хүүхдүүд бол Facebook, интернет гэдэг зүйлээс салхаа болчлоо. Тэглээ. Тий. Ийм нөхцөлд одоо ер нь хүүхдийн хүмүүжилд яаж анхаарах хэрэгтэй юм болоо? Гэхдээ одоо ерөөсөө дээр үеийн хүүхдийн хүмүүжил, одооны хүүхдийн хүмүүжил хоёр үл тэнгэр газар шиг л байна л да. Тэгэхээр одоо ерөөсөө энэ хүүхдийг зөв хүмүүжилтэй, хөдөлмөрч, мэрэгжил боловсралтай болгох эцэг эхийн л үүргэлэх хэрэгтэй байх л гэж би бол одоо боддгийг. Тэгээ эцэг их л одоо хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал хүүхд бол зөв хүн болж хүмүүжих бахаа л гэж бодлоо. Таны хүүхдүүд өнөөдөр ер нь ямар мэрэгжил эзэмшсэн байдаг юм бэ? Манай хамгийн том охин багшийн дээд сургуульд төгссөн. Тэрний дараагийн охин багшийн дээд. Тэрний дараагийн хойно юунд Оросд эдийн засгийн дээд сургуульд төгссөн. Тэрний дараагийн манай энэ охин байна. Хөдөөжихөн дээд сургуульд төгссөн. Өсөх хоёр бол цэргийн дээд сургуульд төгссөн. Манай Багванд шинжлэх ухаан техникийн сургуульд төгссөн. Цөмөөрөл магистр хамгаалсан. Тийм л улсууд байна. Бүгдийн сайхан ёстой хөлийг нь дөрөнд гарыг нь ганцхан л хүргээд өгсөн байсан тий. Гэхдээ би бас боддгийн бас номын цагаан багийн хэдэн хүүхдэд минь бас хурц хүмүүжүүлж исэн бахаа миний хийж исэн ажлын үр бүтээл гэж бас боддгийн да. Тэгэлгүй 5 онцын эзэн номын сайн нөхөр гэж их шалгаруулдаг байсан. Одоо номын санчийн хүүхдүүд бас л энэ зэрэгтэй бол хүмүүжнэ. Тэгсэн манай хүүхдүүд ер нь цөмөр ер нь номын сайн нөхрийн тэнд юу болцлыг хангасан. Тийм тэргүүний уншигч чиг болж исэн. Тий өсөх хоёр бол тэргүүний сурагч номын сайн нөхөр гэсэн тэмдгээр бол манай өсөх хоёр шалгарч бүгдөө л ер нь номын сайн нөхөр гэсэн тэмдгийг болцлыг л хангаж исэн да. 5 онцон эзэн. Зөв. Өсөх хоёрын аваргын тухайд ер нь хэддүгээр ангиасаа эхлээд спортоор хичээлж эхэлсэн бэ? Анх одоо спортоор хичээлж явах үед нь та ер нь яаж хүлээж авч байсан байх вэ? Анхан өсөх хоёр ч одоо 7 дугаар анги 8 дугаар анги байхдаа 1-р 10 жилийн бүхэн секцийн дугуйланд буян гэдэг хөшөө удирдлагын дор хичээл сургууль хийж явдаг байсан. Биеийн тамирын хичээл тэгэл 10 төгсөөл хотод орж ирээл чөлөө төхийн юунд орсон юм да. Өвөл чиг хэлж ийсэн 20 хүртгээс наачтай одоо барилдуулаарай, нуцалдуулаарай гээл. Зөв. Тий. Тэгэл 18-т 10 төгс 17-т төгсч ирсэн байхад 7 настай орсон. Тэгэл чөлөө төхөд Ганбаатар гэдэг хөшийн дор удирдлагын дор чөлөөтөөр бэлтгэл хийж байгаа. Тэгэл үндэс сүхний бүх рүү орсон юм да. Танаа хоёр хүү бол хоёулаа л одоо өнөөдөр бол үндэсний бүхий спортоор хичээлээд тус бүрдэл амжилттай явна тийм ээ. Баггүй маань одоо улсын харьцах цолтой бас. Тэгэл явж юм да. Бүх хүүтэй айлд бас нэлээд дэг жайг бол байдаг бах л та. Байна. Тий. Бүх гэдэг бол ер нь Монголын ард түмний бахархал болсон хамгийн хайртай дээдлж явдаг хүмүүс юм байна л да бүх гэдэг хүн бол тий. Тийм учраас бас хүүхдүүдээ ихт нарын чиг дээдлэн хоёр дүүгээ бид нар чиг хүндэл дээдлэн гэр бүлийнх нь хүмүүс чиг хүндэл дээдлэн тий. Одоо аваргын харцгийн одоо барилдахдаа хэрэгэлдэг тэр бүх зүйлийг танай гэр бүлийнхэн өөрсдөө уралж ойдгоо. Үгүй зодог шуудаг бол хийхгүй зөв дээл гутас доомсны хараа дайлан майл юм хийнэ. Би анх ус хоёрыг 8 дугаар нь төгсөж явахт нэг зодог шуудаг хийчихсэн. За. Тий. Тэр нь одоо өөрийнх нь музейд байгаа. Тэг өсгөөгийн талаар өвөгийн талаар нэг тийм гэр музей байгуулсан юм л да сая. Тэг тэр үндэ тэр бүх дурсгалынхаа зүйлүүдийг ингээд хийцсэн тийм музей байгаа гэр музей. Тэр хүн дотор миний тэр хийж өгсөн зодог шуудаг. Манай ээжийн 5 настай байхад нь хийж өгчсэн зодог шуудаг хоёр. Өсгөөд байдаг. Тий. Манай ээжийг уран хүн байсан. Таны хувьд одоо аврагт хамгийн сүүлд ямар дээлийн аяж гсэн байдаг юм бэ? Би юу? Тий. Би одоо дээлний өнгийн сонгохоос эхлээл нилээн бас учиртай хандах бах тий. Тийм. Би эхлээд нэг одоо дээр жиюул гэж ялаа. Нарийн савхан хилэн гэж байлаа шүү дээ. Нилээ ховно. Нэг тийм хөгцөнгөр хөх юугаар дийлж өгчээсэн. Тэг нарийн хилэнгээр. Дараад нэг хүрэн цэмбэр дийлж өгчээсэн. Ер нь тэгээ сүүлд нь бас удаан шаргал цэмбэр бас нэг дийл хийж өгчээсэн. Тэгээ нэг 3 дийл хийж өгсөндөө би тэгэл том болоод игч наран чиг үүснэ очдөг болохоор хамжид дэмжил. Тэгээ дийл хувцсан нэдэг болсон доо. Та ер нь
За яг 3 дугаар сарын 8-ны энэ өдөр уг нь бол одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр боловч монголчууд бид нар нөгөө Мартин 8 ингээ баяр гэдэг утгаар нь тэмдэглээд хөвсчихсэн байна. За энэ өдрийг таны хувьд ер нь яаж өнгөрүүлдэг вэ? Өөр хүүхдүүд нь яаж баярлуулдаг вэ? Манай хүүхдүүд харин их сайхан баярлуулна уу. Цэцэг авчирч өгнө, бэлгэсэлт авчирч өгнө, хоол унд хийж авчирна тэгэл гэрээрээ л ерөөсөө хүүхдүүдтэйг баярл болно доо. Сайхан баяр болдгийг. Тий. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бид нар бас ээжүүд эмэгтэйчүүдтэй тулгамддаг тэр асуудлын талаар бас ярих хэрэгтэй байх л да. Төр засгаас энэ чиглэлд барьж байгаа бодлого ер нь хэр оновчтой байна вэ? Яг нэг байгаа бол чадчихэв үү? 90 оноос өмнө одоо 50 настай гарчээлээ. Олон хүүхдтэй тэтгэврт. Тэгээ 2000 одоо 250,000 төгрөгийн тэтгэвртэй. Зарим нь одоо ингээд гарч байгаа миний харааны ажиллаж исэн 50 хэдэн настай гарч байгаа усуд сая гаруй төгрөгийн тэтгэвртэй. Энэ үнийг л одоо нэг ямар арга байдгийг, ямар одоо зохицуулттай гэдгийг энийг л нэг жаахан тэгш маягтай тэтгэврийг болгож өгвөл зүгээр юм бол гэж боддгийг. Тэтгэврийн зөрүүг ойртуулах шаардлага. Тийм, тэтгэврийн юуг л одоо их ойртуулмаар л санагддгийг. Нэмээд ингээд хуваар нэмж байгаа юм чинь бага тэтгэвртэй улсууд нь бага хуваар нэмэгдчихдэг. Их тэтгэвэр авдаг улсууд нь их хуваар нэмэгдчихдэг. Тэтгэврийн зөрүүлийг нэг тэгш хуваар нэмж болдгоо юм болоо гэж ил одоо би тийм л санал хэлмээр энэ дээ. За олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр одоо бүх Монголынхоо эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргье. Тэгээ Монголын минь ард түмнийг бүхийн цагаан хямар ивэх болтугай. За баярлалаа. Анхаарлаанд улс үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн манай тодруулга ярилцлагад сайхан Монгол ээж өргөмжлөлт, Монгол улсын даян авраг Жамяны охин, Монгол улсын далаа даян дархан авраг Өсөх баярын ээж насан тогтохгүй та бидэнтэй ярилцлаа. Танд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөй эрүүл энх байгаарай. Урт удаан наслаарай гэж өрөөй. За баярлалаа. Та нарт ч ажлын өдөр өндөр амжилт хүсье. Эрүүл сарвал байгаарай. За баярлалаа. Хийж бүтээгээрэй. Баярлалаа. За